Эс бүр удамшлын мэдээллийг хадгалж уургийн нийлэгжлийг явуулж байдаг дисоксирибонуклеиний хүчил буюу ДНХ болон рибонуклеиний хүчил буюу РНХ-г агуулж байдаг. Топоизомераз фермент ДНХ-гийн гинжний мушгай оромгийн эрчлийг гаргаж мэдээллийн РНХ-д мэдээлэл авах боломжийг бүрдүүлж өгдөг. ДНХ болон РНХ-гийн аль аль нь сахар, фосфат болон азотлог суурьуудыг агуулж байдаг. Гэхдээ РНХ-гийн сахар нь рибоз юм. Мөн тэмийн азотлог суурийн оронд урацил байна. Мэдээллийн РНХ хамжаа чанарын дагуу ДНХ дэх мэдээллийг буулгаж авдаг. Уургийн нийлэгжилд мэдээллийн РНХ-гээс гадна зөөврийн болон рибосомын РНХ оролцоно. Уургийн нийлэгжлийн трансляцийн үе шат мэдээллийн РНХ бөөмөөс гарч рибосомын жижиг дэд нэгжтэй холбогдох үеэс эхэлдэг. Ингээд эхний зөөврийн РНХ мэдээллийн РНХ-д бичигдсэн кодоны дагуу амин хүчлийг зөвөрлөхөд рибосомын том дэд хэсэг рибосомын жижиг дэд хэсэгтэй бэхлэгддэг. Удалгүй дараагийн зөөврийн РНХ мэдээллийн РНХ-д бичигдсэн кодоны дагуу дараагийн амин хүчлийг тээвэрлэн авчирдаг байна. Ингээд рибосом болон эсэд байх энергийн хүчээр амин хүчлүүд хоорондоо холбогдоход эхний зөөврийн РНХ амин хүчлээ орхин явдаг. Ингээд зөөврийн РНХ дараагийн амин хүчлийн эрэлт гарна. Одоо рибосом мэдээллийн РНХ-гийн утсыг даган шижин хөдлөнө. Ингэснээр дараагийн зөөврийн РНХ амин хүчлийг зөөн авчрах цайг бий болгодог. Энэ маягаар зөөврийн РНХ амин хүчлүүдийг зөөн авчирч уургийн молекулыг уртасгаж өгнө. Уургийн нийлэгжил дууссаны дараа рибосомууд хоорондоо салдаг. Энэ маягаар эсэд хэдэн зуун уургууд нийлэгжиж байдаг.